What if I go stronger? What if I get higher? What if I start doing? За сайн байцгаана уу. Та бүхэндээ 16 оны Land Cruiser 200 дизель хай загварыг танилцуулж байна. Until I get put under. What if I go stronger? 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 2016 оны загварууд маань уртлын гэрэл нүүр Копод, Карлан, Гүпер гээд маш олон зүйл солигдсон, шинжлэгдсэн байгаа. Дотор салааны хувьд бас нэлээд их юм солигдсон. За үндсэн яг функцүүдийн хувьд ихэнх нь хэвээрээ боловч яг энэ VX хай загварууд дээр нэлээд өөрчлөлтүүд орсон. Төрний дундаас яг 2-3 системийг чухалчилж танилцуулъя. За эхний систем маань одоо уртлын их гэрлийг ойрлуугаа шилжүүлдэг, ойроосоо хол руугаа шилжүүлдэг автомат системтэй болсон. За утасгүй цэнэглэгч технологи бас энэ шин загвар дээр суурилагдсан байгаа. Энэ өөрөө утасгүй технологи дэмждэг утаснуудыг цэнэглэдэг байгаа. За 2016 оны энэ шин загвар дээр дизель загварууд дээр онцолж ярихад PDC heater гэдэг шинэ халаагуур тавигдсан байгаа. За энэ халаагуур маань өөрөө цахилгаанаар ажилладаг. Машин хасаад 4-5 минутын дотор таны машины салоныг дулаацуулж халуун байлгах тийм технологи байгаа. За энэ халаагуур тавигдсанараа дизель загварын автомашинууд заавал явдал дундаа халахгүйгээр байнгын сайхан халуунаар үлээж явах давуу талтай болсон байгаа. За та бүхэндээ cruise control системийн талаар танилцуулъя. Ерөнхийдөө монголчлол мөлгөлтийн систем гэж орчуулж байна. За залгахын тулд та бүхэн нейтралдаа хийгээд хөндрүүлэгчиндээ залгана. За ангисны дараа 5 түвшний хөрсний сонголт хийгддэг байгаа. За энэ төвчлөөрөөр 5 түвшний хөрсний сонголтын таны хянах самбар дээр хөрснүүдийн сонголт гарч ирнэ. За одоо бүгдээрээ цасан дээр байгаа учраас элс болон шавар гэсэн тохиргоон дээр тааруулъя. Ерөнхийдөө 5 түвшний хөрсний сонголт нь одоо элс шавар, хайрахтай, овгор тоглортой, хад тасахтай, чулуутай гэсэн ийм 5 түвшний сонголт хийгдэнэ. За хөрсний сонголтыг хийсний дараагаар араандаа хийдэг байгаа. Араандаа хийсний дараа crawl системийг идэвхжүүлнэ. За мөн 5 түвшний хурдны сонголтын тохиргоон дээр хийгдэнэ. За одоо хамгийн бага тохиргоон дээр явж үзүүлье. За энэ систем маань өөрөө хааз болон тоормсыг автоматар тохируулж явна. Энэ тохиолдолд бол жолооч ер нь бол ямар нэгэн уран жолоолох шаардахгүй бүх зүйлийг өөрөө машин хийн. Жолооч бол жолоогоо л жолоод хүрхтэйгээр оролцохоор байгаа. За хурдыг явдал донд сонгож болно. Бас нэмэгдүүлье. Нэр илүү хурдан явна. За зөвхөн одоо урт талаараа явахаас гадна арт талаараа ч явах боломжтой байгаа энэ систем. За өксөр уруу зам, бартаа, шавартай ер нь ямар ч хүнд бэрх замын нөхцөл байдалд энэ систем маань таныг ажирлгүй бартаанаас гаргана. За энэ систем дээр бас давхар богино зай эргэлтийн систем гэдэг систем ажилладаг байгаа. За энэ системийг залгасан үед таны дарсан талын хойдлын дугуй төгжигдэж ерөнхийдөө цастай сул хөрстэй зам дээр суурин дээр эргээд гарна. За замын нөхцөл байдлаас хамаарат бас эргэлтийн зай янз янз байх болно. За системийн онтраач. За энэ системийг салгахын тулд та бүхэн бас араагаа нейтралдаад on off төвчлөрийг дараад за нейтралтай чигээр нь L4-өөс H4 рүү эргүүлнэ. Тэгснээр хөндрүүлэгчнээс давхар салдаг байгаа. За бусад
Системүүдийн хувьд бол энэ шин загвар өмнөх загвартайгаа системүүдүүд ер нь адилхан байгаа. Монгол 2-3 систем бол ийм шинэ системүүд нэмэгдсэн байгаа. Motorcycle.